За сайн байцгаана уу өдрийн мэндэ. За зарим нэг юмыг сонсохоор одоо өмнөөс нь баг ичих шиг болох юм. Сошиал дээр дасгалжуулагч нар тэгэл янз бүрийн хүмүүс одоо бүгдийн ч буруу ярихгүй л зарим нэг зүйл дээр бас арай хитрхи ярих юм байна. Энэ гэрийн нөхцөлд хийгдэж байгаа дасгалууд гэдэг маань булчин одоо юу гэдэг фитнес дээр хийж байгаа юм шиг нэмэлт ачаатай хүндрүүлэгчтэй дасгал хийж байгаа юм шиг тэгэж булчингийн мас нэмээд байхгүй шүү дээ. Гэрийн нөхцөлд ямар хүмүүс хийдэг вэ гэхээр цаг завгүй эсвэл одоо гэмтэл бэлтгэлийн дараах эсвэл одоо юу гэдэг булчингийн мас тодорхой суудсан хүмүүс одоо булчингийн мас хадгалах зорилгоор эсвэл хөдөлгөөний төвчлээс гарах зорилгоор янз бүрийн байдлаар хийж байгаа шүү дээ. Гэхдээ гэрийн нөхцөлд хийж байгаа дасгалууд маань одоо хийхдээ өмнө хийжсэнээ хөндрүүлээд багаагаар ахиулаад эсвэл одоо юу гэдэг жоохон нэмэлт ачаа өгүүлж оруулж иржээж булчингийн мас нэмдэг болохоос биш нэг дасгалаа ингээ удаан хийгээд байна гэдэг чинь булчингийн мас бол нэмэхгүй. Өөхний мангас бол булчин шүү дээ. Булчин бол өөр дөрөө энергийг одоо хадгалахгүй зарцуулагдаад дуусчихна. Өөх бол өөр дөрөө энергийг хөрөнгөлүүлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр альва зүйл чи ерөөсөө фитнес ч бай, гэрийн нөхцөл ч бай калорийн зөрүүн дээрээс л одоо булчингийн мас нэмэх үү, хасах уу, турах уу, таргалах уу гэдэг маань одоо гарч ирдэг байхгүй юу? Тэгээд түүнийгээ дасгал хөдөлгөөнтэй хослуулж иж тийм зүйл гарч ирнэ. Фитнесийн орчинд нэмэлт ачуутай буюу хөндрүүлэгчтэй дасгал хийснээр булчингийн масаа нэмэгдүүлнэ. Булчингийн мас нэмэгдэхээр яах вэ гэхээр буцаад өөхлөх магадлал багасна. Ингэхдээ хоолны дэглэмд авахгүй явах хэрэгтэй. Зохистой хооллолт. Тэгхгүйгээр учир зүггүй булчингийн дасгал хийгээд хамаагүй хооллоод байвал болохгүй. Эсвэл гэрийн нөхцөлд өгдөг нэг өөрийн биеийн жингээрээ нэг дасгалууд үдэл ингээл гисэн хэрнээ ингээл хатуу дааж ч юм уу бариад байж болохгүй. Энэ ч юм бол яг балансэлж тааруулах байхгүй юу? Тэгээ булчингийн дасгал хийснээр өөх шатахгүй, турахгүй гэсэн юм ярих юм. Энэ тийм зүйл байхгүй шүү дээ. Калорийн зөрүүн дээр ажиллаад булчингийн дасгал хийсэн ч адилхан булчингийн масаа нэмэл явна. Кардио дасгал хийх юм бол одоо жинчин буурна гэхдээ булчингийн мас бол нэмэгдэхгүй. Ингээл иймэрхүү алхмууд байгаа байхгүй. Калорийн зөрүүн дээр л ажиллаа явчихна. За мөн одоо юу гэдэг овёсыг одоо муу хүнс гэдэг юм. Овёс гэдэг маань одоо эрдэмтэд одоо тэр чинь сайн чанарын нүүрс ялангуяа дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүст одоо маш сайн нүүрс ус болдгоо гэж хэлж байгаа шүү дээ. Яагаад гэвэл эслэг өндөртөө тэгээ хүн ер нь угаасаа юм идэхээр цусан дах сахарын хэмжээ чинь өссөн шүү дээ. Овёс болохоор юм одоо уурагтаа ч юм уу холиод идэхээр нэгэн хэвийн өсөөд нэгэн хэвийн ингээ буурдаг байхгүй юу. Тэгэхээр нэг хүн ярьж байгаа байхгүй одоо сүйтэй холиод идсэн чинь одоо цусан дах сахарын хэмжээ өсөж байна. Тэгэхээр одоо ингээд муу хүнсээ гэж байгаа байхгүй юу. Энэ чинь эрдэмтэд ингээд тодорхойлцсон юмыг ингээд нэг өөрөө нэг юм туршиж үзчихээ тэрийг одоо ийм байна гэж цавчихгүй ярина гэдэг бол бас удаггүй зүйлээ. Тэр эн чинь сүү чинь бас өөрөө лактозтой тий. Овёсоо зүгээр усанд найруулад самрын тос хийгээд ч юм уу уураг хийгээд идэхэд бол асуудалгүй шүү дээ. Эн чинь угаасаа эзнийг өрүүлцэх хөдөлгөөнийг сайжруулна, эслэг ихтэй. Хоол хүнс гэдэг маань одоо юу гэдэг уураг, махан бүтээгдэхүүн, нүүрс ус буюу одоо юу гэдэг будаа, төмөс те. Тэгээ эслэг буюу одоо нарийн ногоонууд тэр ногоон ч одоо тэр таны эзэн усын ямиг шингээх үйл явц процессд нөлөөлнө. Ийм л процесс байгаа байхгүй юу? Тэгэл та одоо юу гэдэг булчингийн мас нэмэх гэж байгаа бол хөндрүүлэгчтэй нэмэлт ачаатай дасгалуудаа хийгээл калори одоо юу гэдэг сайн өгнө. Гэхдээ цэвэр нүүрс ус цэвэр хооллох юм бол илүү булчингийн мас нэмнэ. Калорийнхоо зөрүүн дээр ажиллаад одоо ингээ бага калори аваад нүүрсээ аваад ингээ тааруулаад явах юм бол одоо юу гэдэг булчингийн мас чинь баригдана. Бүр илүү одоо турхаж байгаа бол юу гэдэг хайр дасгалуудыг оруулж ирээд калори жоохон маш бага өгөө явчихна. Тэгэл ийм л асуудал байгаа байхгүй юу. Энэ дээр бусдаар бол одоо яг тийм тэгцэн ингэцэн тэр нь муу энэ сайн гэсэн юм бол байхгүй. Зөвхөн хоолтынхоо калорийн зөрүүн дээрээс л бүх зүйл тодорхойлогдож гарч ирнэ гэж хэлмээр байгаа юм. Баярлалаа.